Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 99 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Be noble. And the nobleness that lies in other men, sleeping but never dead, will rise in the majesty to meet thine own. James Russell Lowell. За өнөөдрийн персептийн талаар ярихаас өмнө хэдүүлээ энэ персептийг хэлсэн хүний талаар сонирхож үзье. James Russell Lowell гэж хэн байсан бэ? Тэрээр 1819-1891 оны хооронд амьдарч байсан Америкийн романтизмын үеийн нэрт яруу найрагч, шүүмжлэгч, редактор, дипломат ч хүн байжээ. Тэрээр Их Британий яруу найрагчдтай нэр хүн дээрээ өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн шинэ Английн гал голомтын яруу найрагчид хэмээх бүлгэмийн гол төлөөлөгч юм байна. Ловел уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн шудраг бус байдлыг шүүмжилж Америкийн нэгдсэн улс дахь боолчлыг тууштай эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм аа. Түүний гол бүтээлүүдийн үзэл санаа гэж сонирхоод үзвэл Big Law-гийн тэмдэглэлүүд The Big Law Papers гэдэг New England-ийн нутгийн аялга хошин өгөөдлийг ашиглан бичсэн улс төрийн шог шүлгүүдийн төвөр. Үгээрээ тэрээр Мексик, Америкийн дайн болон болчлын газар нутгийг тэлэх бодлогыг хурцаар шүүмжилсэн байт юм байна. Шүүмжлэгчдэд зориулсан үлгэр A Fable for Critics. Энэхүү өгөөдсөн бүтээлдээ өөрийн үеийн Америкийн зохиолч яруу найрагчдын уран бүтээлд хошин атлаа бодит үнэлэлт дүгнэлт өгсөн нь тухайн үед ихээхэн шуугинд тарж байсан юм байна. За тэгээ Sir Launfal-ийн үзэгдэл The Vision of Sir Launfal. Хүн төрөлхтний ахан дүүсийн барилга болон хайр инэрлийн магтан дулсан олон нийтийн дунд хамгийн их төгсөн урт хэмжээний яруу найргийн бүтээл юм байна. За түүний амьдралын замналыг товчхон аваад үзвэл тэрээр Харвардын их сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн ч уран зохиолын замналыг хөөсөн юм байна. Хожимо Харвардад орчин үеийн хэлний профессороор ажиллаж байсан юм байна. Америкийн нэр хүндтэй уран зохиолын сэтгүүл болох The Atlantic Monthly-гийн анхны ерөнхий редактороор бас ажиллаж байсан юм байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсаас Испани улсад суух элчин сайд болон Их Британи дахь бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байсан хүн юм байна. За тэгэхээр хэдүүлээ персепт рүүгээ оръё. Сая яг уншиж явах үед жоохон яхаа аргагүй нөгөө нэг яруу найрагч хүн юм да гэд ингээ нэг хайдад зарим англи хэлийг жоох ойлгох хэцүү байдаг л та. За be noble, the nobleness that lies in other men, sleeping but never dead, will rise in majesty to meet thine own. За бод энийг яг юу гэж орчуулах вэ гэж жоохон тусалцаа авцгаа хийдүүлээ. За Google хасаа гуйгаад орчуулад өгөөч гэхэд ингэж орчуулсан байна. Өөрөө эрхэмсэг байсагай. Тэгвэл бусдын зүрхэнд нойрсох боловч хизээчүүл мөхөх тэрхүү эрхэм нандан чанар чиний эрхэмсэг оршихуйтай учрахаар цог жавхлантайяа сэрэх бол. Вау. Нэрэн гэсээ зүгээр нэг юу гэмдэ бүр хэлэх үггүй болж ийн гэдэг юм уу. Нөгөө нэг хэрүү эргэн тойрондох ч юм уу ямар нэгэн зүйлсээ чи өөрчлөхийг хүсэх юм бол тэр өөрчлөлт нь чи өөрөө байж бас одоо чиний эргэн тойрондох зүйлсүүд багаар өөрчлөгдөх болно гэдэг утга санааг амар гоё юм яруу найргийн хэлбэрээр хэлсэн үг байна л та. Бүр ингээ яг бодоод байсан чинь амар их ингээд юм бодуулахаар тэгээд нэг л тийм юу бүр ингээд зарим тохиолдолд хүн тэгдэж штэ. Бүр ингээд гайхширч алмарснаас болоод бүр ингээд хэлэх үггүй бол та. Тэгээ би бүр
үнэхээр одоо ийм энэ үгийг ингээд орчуулганд бүр ингээд сонсох амар гоё санагдчихэв. Тэгээд энэ хүн маань нөгөө нэг уран бүтээлүүдийнхээ хувьд болохоор яг ингээд ажиглаад ахаар нөгөө нэг шогч тийм нөгөө шог найруулгыг ингээд амар их ашигладаг хүн байгаа юм л да. Тэгээд ер нь нэг юм бас юу байдаг та. Одоо юм шогч байдлаар аливаа нэг зүйлийг ингэж хилдэг хүмүүс маань өөрсдөө амар ухаантай байдаг гэд. Тэгээд нөгөө нэг баргийн хүн болвол ингээд нэг жоохон юу байдлаар иймэрхүү юу гэдэг вүлээ. Хөрхи нөгөө монгол үг нь орж ирэхэ байсан. За ямар ч гэсэн ингээд иймэрхүү нөгөө нэг шогч байдлаар хэлсэн үгийг баргийн яг энгийн гэхэд бас хайшаа юм дэ хүмүүсийг ингээд нэг жоохон яагаад байгаа юм шиг. Гэтэ ер нь баргийн хүн бол бүрэн гүцтэй ойлгож чаддаггүй. Тэгээд тийм ч болохоор тэр маань зарим хүмүүсийн хувьд ингээд сонсоод ч юм уу уншаад инээж байгаа зүйл бол өөр нэгэн бүлэг хүмүүсийн хувьд болохоор маш том мессеж агуулсан тийм зүйл байдгаа гэдгийг одоо ингээд харуулж байгаамаа. Тэгээ ер нь бол юм нэг өгөөдөх юм ба штэ. Юмыг яг ингээд нөгөө өгөөдөж хилдэг хүн маань ер нь бол нөхцөл байдлыг аль хэдийн ойлгочихсон. Тэгээд дийлэнх тохиол хэрүү үнэхээр юу гэх юм бусдын үгийг сонсохыг хүсдэггүй ч юм уу сонсмооргүй байдаг хүн бол 1000 шууд утгаар нь хэлсэн ч ойлгохгүй. Тэгээ тийм болохоор бодол нөгөө юмыг өгөөдөд тойроо утгаар нь хилдэг юм болов гэж бодож байна да. За тэгээ өнөөдрийн маань персевд бол үнэхээр бүр хэсэг хугацаанд хэлэх үггүй болгож чадсан. Үнэхээр гоё персевд үг байла. За тэгээд энэ хүүгээр үгийг та бүхэн ингээд сонсоод мэдэж аваад ингээд яг юу ойлгосон талаараа хитвүлээ нэг удаан хугацаа нөгөө комент хэсгээ жоохон ашиглаагүй байгаа болохоор комент хэсэгтээ жоохон яриа өрнүүлцгээе гэж бодож байна. За та бүхэн өөрсдөө юу гэж бодсноо дор комент хэсэгт чөлөөтэй үлдээгээрэй. За энэ хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөө. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.